Нийслэл хотод маань эх 3 жилийн хугацаанд 186.7 км ундаг дугуйн зам, 99 иж бүрэн ундаг дугуйн зогсоол шинээр бий болох боломжтой гэдгийг Монголын залуучдын холбооноос үзэж байна. Тус холбоо өнгөрсөн 1 сарын хугацаанд Монголын автозамчин залуучдын холбоо, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх New Image клуб зэрэг 9 байгууллагатай хамтран энэхүү төсөл дээр ажлын хэсэг гарган ажиллажээ. Ундаг дугуйн замтай болсноор нийгэмд олон эрг өөрчлөлт гарна гэдгийг төсөл санаачлагчдын зүгээс онцолж байна. Дугуйн замтай болгожсноороо өөрөө эдийн засгт маш өндөр ач холбогдолтой. Монгол улсын төрөөс дугуйн замдаа тодорхой хэмжээний санхүүжилт гаргалаа гэхэд тэр гаргасан санхүүжилт бол нэг хэдхэн жилийн хугацаанд эдийн засгтаа буцаж нөхөгдөнө. Яг одоо манай нийслэл хотын өвчлөлт донд одоо том байр суурь эзэлж идэг тархалал зүрх судасны өвчнүүдэд бол одоо маш тийм гол одоо эсэргүүцдэг ерөөсөө спортын төрлөл ундаг дугуй спорт. Тэгээ хинж хичээлдэх одоо бүрэн боломжтой. Тэгээ агаарын богдлыг бууруулна. За энэ болгоны ард ингээд эдийн засгтаа асар олон эрг өөрчлөлттэй эрг зүйлүүдийг бол авчирж байгаа. Тэгээ ундаг дугуйн зам маань 3 үе дараалтаагаар хэрэгжүүлэе гэж төлөвлөж байгаа. Нэгдүгээрт бол эхний ээлжинд туул гол богдуулын хойд ингэр мөн төмөр зам дагууд 11 км байна. 15 км ийм замыг барьж байгуулах. Хоёрдугаарт болохоор 70 км замыг нэг 50 зогсоолтой нэгдсэн зогсоолтойгоор барьж байгуулъя. 3 дахь жилд нь болохоор үлдсэн 50 70 км замыг 40 нэгдсэн авто зогсоолтой барьж байгуулъя гэсэн ийм төлөвлөгөө боловсруулад байгаамаа. Улаанбаатарыг ундаг дугуйтай болгох ажил анх 2009 оноос хойш яригдж эхэлсэн ч өнөөдрийн хүртэл дорвитой ажил хийгдэг байгаа. Харин энэхүү төслийг улсын хурлаар дэмжүүл эх 3 жилийн хугацаанд бодит биелэл олж Улаанбаатарчууд хүссэн газартаа ундаг дугуйтай хүрэх боломж ойрхон байгаа гэдгийг тодтогсон. Инхийн тулд эх оны төсөд 10 тэрбум төгрөгийг суулгах шаардлагатай байгаа юм байна. 2014 онд нийт барих замын хэмжээ бол 58 км байгаа. Энэний төсөв төртгөн нь бол 10 тэрбум төгрөг болж байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар 2014 оны төслийн төсөлтөөр энэ 10 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж өгөөч. Өөрөөр хэлбэл ундаг дугуйтай Улаанбаатар болёо гэдгийг саналыг оруулж байгаа. За ингээд 15 онд 13 тэрбум, 16 онд 11 тэрбум гэх мэтлэнгээр нийт 35 тэрбум төгрөг зарцуулахад Улаанбаатар хот ундаг дугуйтай ийм хот болох юм байна гэсэн ийм төсөв гарсан байгаа. За дээрх төслөөс гадна 2 өөр төслийг Монголын залуучдын холбооноос улсын хурал дахь залуучуудыг дэмжих лобби бүлгээрээ дамжуулан улсын хуралд өргөн барьж байгаа юм. Тодорхойлбол спирту, спорту, аяны хүрээнд үеийнхээ залуусыг архинаас гаргая. Мөн авилга бий авахгүй, өгөхгүй гэсэн 2 төсөл байгаамаа. Энэ 2 төсөл бүхэлдээ орон нутгийн залуус руу чиглэгдэж байна. Учир нь аймаг сумдын залуус архинд орж авилгалд өртгөн их байгаа нь залуучдын холбоо 21 аймагт очиж ажиллах явцад ажиглагджээ. Тиймээс ундаг дугуйн зам барихад 10 тэрбум төгрөг, спирту, спорту төсөлд 1 тэрбум төгрөг, авилга бий авахгүй, өгөхгүй төсөлд 500 сая төгрөгийг эх оны төсөлд суулгаж өгөхийг улсын хурлаас инхүү хүслээ. Өдөр тэнд 100 гаруй мянган хүн ерөөс нэг дор амарч